За Дархан уул аймгийн Дархан сумын засаг дарга тодруулж хэлэх юм бол Дархан хотын дарагтай та бүхнийг уулзуулах чинь. Тэгэхээр Дархан хотын хувьд бол 88 мянган хүн амтай. Улаанбаатарын дараа Эрдэнэт тэгээд Дархан гээд Монгол улсын одоо хамгийн том 3 хотын маань нэг байна. Тэгэхээр Дархан хотын хувьд өөрөө бас их онцлогтой залуучуудын хот гэж ярьдаг. Бүтээн байгуулалтууд ихтэй, үйлдвэрлэл үйлчлэгээ бас хөгжсөн ийм аймаг. Тэгээд илүүтэй тантай би юу ярилцмаар байна гэхээр Дархан хотод яг нийслэл Улаанбаатар хотод байгаа залуучуудыг очиж амьдрах, суурьшихтэй тэр боломж бололцоог нь яаж хангаж өгч гинөө? За юу юм нийт цэнгэлдэл хэзээ үзээс сууж байгаа монголчуудаа энэ өдөр мэндийг төшөөлөө. Тэгэхээр манай Дархан хот бол нийтдээ өнөөдөр Төв аймаг, Сэлэнг аймаг, за дээр нь бол Дархан уул аймгийнхын нийт 13 суманд бол нийгмийн эдийн засгийн таталцлыг бий болгоцсон одоо ийм аймаг байж байгаа. Хамгийн сүүлд хийгдсэн одоо мэрэгжлийн судалгааны хүрээлэнгийн дүгнэлтээр бол юу гэж гарч байгаа вэ гэхээр манай нийт одоо төвлөрүүлж байгаа орлогын 47-оос дээш хувь нь бол одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгэн дээр тулгуурж орж ирж байгаа орлого байна гэж бол ингэж үзэж байгаа. Тэгэхээр харьцангуй зарим нэг аймагуудыг бол уул уурхаа дээр түшгэлсэн эдийн засгийн орлоготой биш, нэг өөрөөр чөлөөт эдийн засаг бүрдэх юм хөрсөөр бүрдэж байгаа ийм одоо хотуудын тоонд бол манай Дархан хот бол нэрлэгдэж байгаа. За нөгөө талдаа манай Дархан уул аймаг бол бас нөгөө Аз зэрэглэлийн олон улсын бас нөгөө төмөр зам болон авто зам дээр оршдог олон улсын бас нөгөө шилэн капитал манай хотыг дайрж өнгөрж байгаа. Тэгэхээр энэ дээр тулгуурлаад бол нөгөө эдийн засгийн логистик бас болох юм нөхцөл болцоо боломжууд нь бүрдэж байгаа болохоор бид төлхөө хотоо цаашдаа хүн амынхын хувьд ч гэсэн өсгөөр нийгэм эдийн засгийн хувьд ч гэсэн ирж байгаа иргэд нь ажилтаа орлоготой за хувийнхаа одоо бизнес эдийн засгийг одоо нээж ингэж бол одоо ажлын байрыг нэмэгдүүлэхэд орон нутгийн зүгээс юун дээр анхаарах ёстой гэдэг дээр бол тусдаа энэ шин сэргэлтийн бодлоготой уялдуулаад бас бодлогоо гаргаж ингэж бол ажиллаж байгаа. Үүн дээр тулгуурлаад бол бид нар зам харгууд дэд үтцээсээ гадна эмнэлэг сургууль цэцэрлэгийнхээ нөгөө ирж байгаа иргэдтэй анхдагч хэрэгцээнүүдийг нь хангах зорилгоор энэ нийгмийн суурь үйлчилгээгээ сайжруулах чиглэгдсэн ажлуудыг хийж байна. За нөгөө талдаа бол дэд үтцийн одоо яг инженерийн шугамжилсан энэ газруудаас хувийн хөвчлийн сургууль, хувийн хөвчлийн цэцэрлэг, хувийн хөвчлийн эмнэлгүүд Дархан хот руу одоо орж ирж одоо үйл ажиллагаагаа явуулдаг гэвэл бид бол газар олгоход бол бэлэн байна. За нөгөө талдаа бол үйлдвэрлэлтийн чиглэлээр ч гэсэн манай дээр сая бол одоо гадны томоохон хэмжээний санхүүжилтаа Дархан хотод бол ноолоор боловсруулах шууд ажлын байр нь 200 орчим одоо ажлын байрыг шинээр бий болгож эхэлж байгаа ийм томоохон үйлдвэр нэгдгээр одоо Дархан хотод бол хамтын ажиллагааны гар үсгээ зураад ингэ явж байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн боломж олцооныхоо төвшөнд бид нар бол үйлдвэрчлэлийнхээ бүстэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхээр сонирхож байгаа Дархан хотыг зоржиж байгаа иргэдтэй бол тааламжтай хөрсөөрийг бүрдүүлэхийн тулд орон нутаг ойлгомжтой хамтарч ажиллаад бол бэлэн байна. Сая болсон аж үйлдвэрчлэлийн сэргэлтгээ чуулганаар Дархан хотын дархны төмөрлөгийн үйлдвэрийг Монгол улсын нэг металлургийн салбарыг бас нэг шат ахиулах томоохон стратегийн үйлдвэр гэж тодтогсон байлээ. Тэгэхээр энэ хүрээнд одоо ажлын байрууд хэрэг нэмэгдэх үү? Дархан хотыг зориод очиж байгаа залуust ажлын байр ер нь энэ мэдчлэн бэлэн байж чадж байна уу? Тэгээ манай дээр бол ер нь ойрын хугацаанд яг эрчимтэй Монгол Улсын засгийн газраас бүх шатных нь одоо санхүүжилтөд одоо босож чиглэлийн зүйлүүдийг нь ойлгомжтой болгож шийдээд өгвөл за энэ төмөрлөгийн металлургийн цогцлбор болон арьсны цогцлбор үйлдвэрүүд байгаа. За эдгээр маань бол яг ингээд шууд утгаараа бол яг ингээд нөгөө үндсэндээ бол бүтээн байгуулалтанд бий болоод ашиглалтанд орлоо гэж бодоход 12 орчим мянган шууд болон шууд ус ажлын байр дагаад бий болж байгаа. Тэгэхээр энэ дээр тулгуурлаад дахиад энэ 12 мянган хүнд үйлчлэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг за тэгээд тэнд нь ажиллах ажилтнууд гэх мэтчлэн нөгөө салбараад дагаад ингээд ажлын байрууд бол бас дагаад бий болно гэж бол ингэж харж байгаа болохоор бидний хувьд бол бас томоохон хэмжээний ажлын байрыг бий болгох 2 том мега төсөл бол энэ төмөрлөгийн одоо нэг өөрөлд гангийн томоохон хэмжээний цогцлбор нөгөөх нь бол арьсны цогцлбор энэ 2 томоохон бүтээн байгуулалт байна. Дархан хот яг одоо нийт хичнээн хүн амтай болно гэж зорж тэр зорилтынхаа хүрээнд хот төлөвлөлтөө хийж байгаа юу? Нийслэл Улаанбаатар хотын хувьд бол нэг 500 мянгаж анх бодож хийснээс болоод өнөөдрийн бүх нэг асуудлууд үүссэн. Энэ алдааг бас Дархан хот давтахгүй байх үүднээс энийг асууж байна. За манай Дархан хотын хамгийн том төлөвлөлт бол 1980 онд Оросын холбооны улсын Москва хотод хийгдсэн том төлөвлөлт байгаа. За тэр төлөвлөлт бол нийтдээ 30 орчим мянган хүн амтай байхаар анх төлөвлөгдсөн юм л бат. За одоо бол манай албан ёсны Дархан уул аймгийнхаа хэмжээнд бол 105 орчим мянган хүн амтай байгаа. За Монгол улсын засгийн газраас энэ шин сэргэлтийн бодлоготой уялдуулаад хөдөөгийн сэргэлт
тийм хүрээнд бол манайх руу бол нийтдээ нэг 30 орчим мянган хүн ам бол ойрын хугацаанд бол шилжиж суурьшуулах ийм томоохон хэмжээний төлөвлөлтийг бол бид бүхэн хийж бол ингэж ажиллаж байгаа. Цаашдаа бол Дархан улаан аймгийн 300-аас 500 мянган хүн амтай байхаар үндсэндээ бол 2035 он хүртэлх Дархатын ерөнхий төлөвлөгөө гарсан. Яг энэ төлөвлөгөөнийхөө дагуу хотчлтынхоо бодлогыг бариад бид нар бол алдахгүй ингэ ажиллаж явж байгаа. Нүдэнд харагддаггүй дэд бүтцэн бүтээн байгуулалт буюу одоо нэг шугам сүлжээ те энэ бол өөрөө хотод хэлэхэд хамгийн чухал ажлууд. Энэ дээр одоо урьдчилаад олон эрхэн тодорхой гэж бодож байгаа бол бэлтгэл бэлэн байдлаа хэр хангаж байна. За манай дээр бол өнөөдөр инженерийн дэд бүтцийн байгууллагуудын хүрэлцээ хангамж бол нийт одоо байгууллагын тус тусдаа ашиглалтын хувь нэг 70-аас 75% тал ашиглалтай байгаа. Тэгэхээр нөгөө талдаа бол усны хувьд ч тэр дулаан хангамжийн хувьд ч тэр цахилгааны хувьд бол нийтдээ одоо 20-с 30% нөөц бол биднэрт бол байна гэсэн. За нөгөө талдаа өнгөрсөн хугацаанд улсын хурлын гишүүд маань аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа хамтраад хийж байгаа хамгийн том ажил маань юу байгаа вэ гэхээр манай Дархан сум буюу Дархан хот маань нийтдээ 10 гэр хорооллоо байгаа. Нийтдээ 18 багаас 10 нь бол гэр хороол гэсэн. Тэгэхээр дээрх гэр хорооллууд дээр бол өнгөрсөн хугацаанд дандаа 5 хос магистрал инженерийн дэд бүтцүүдийг бол бүгднийг татсан байгаа гэсэн. Тэгээ энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр нөгөө дахин төлөвлөх бүрэн бололцоотой нэг үгээр хэлбэл дээшээгээ 9-с 12 давхар орон сууцны хороолол барих бүрэн бололцоотой одоо ийм инженерийн шугам сүлжээнүүдийг бол урьдчилаад хийцэн гэсэн үг. Тэгэхээр бол цаашлаад хорооллынхоо хувьд ч гэсэн тэр 8 том хорооллыг байгуулах одоо дэд бүтцийн асуудлуудыг бол бүгднийг шийдсэн. Дээр нь гэр хорооллынхоо хэсгүүд дээр үндсэндээ бол одоо саяных инженерийн шугам сүлжээнүүдийг дахин төлөвлөх замаар бол 5 хос шугамууд степенүүдтэйгээ бүрэн огцлогдсон юм байна. Орон сууцчлуулах хөтөлбөр ямар төвшөнд явж байна? За манай Дархан улаан аймгийн хувьд бол одоо шууд яг энэ онд ашиглалтанд орох бараг 2000 орчим одоо өрхийн орон сууцуд ашиглалтанд орохоор одоо энэ бүтээн байгуулалт угсралтай ажлууд бол хийгдэж байгаа. Тэгэхээр бид бүхэн ч гэсэн Монгол Улсын засгийн газар Дархан хотын хөгжлөхөө ерөнхий төлөвлөлтийг бол танилцуулж Монгол Улсын засгийн газраас дэд бүтц инженерчлэлтээр бол 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол олгож байгаа. За дээрх 50 тэрбум төгрөгийн санхүүжилт ороод энэ онд яг инженерийн шугамсуулж газар одоо яг газар доорх тэр бүтээн байгуулалтын ажлууд бол хийгдэн. За ингэснээрээ бол Дарханд хамгийн ихний ээлжинд залуус 1 2 10,000 айлын орон сууц одоо баригдах энэ хөрсөөр бүрдэж байгаа юм. Тэгэхээр яг энэ төлөвлөлт рүүгээ бид нар бол ажиллаж байна. Орон сууцны ер нь үн ойролцоогоор ямар үнэтэй байдаг юм бол нийслэлээс зорж очих байгаа хүмүүсийн хамгийн гол бас шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь байдаг шүү дээ. За тэгэхээр манай Дархан улаан аймагт бол нийт барилга байгууламжийн үнэлгээ бол 2.6 саяас 3.2 сая хооронд бол байна. Яг өнөөдрийн аншаар бол. Та өмнөх яриандаа л урдж ирсэн шүү дээ. Очиж байгаа залуучуудад ингээд газар олоход бэлэн байна гэдэг. Энийг тодруулбал. За ер нь бол очисон иргэн болгонд бол Дархан улаан аймаг бол газар олгох болцоо бол байхгүй. Ялангуяа Дархан сум дотроо бол өрхийн зориултын 0.7 га газрыг бол олгох боломжгүй байгаа. Саяных олгох одоо болцоотой газрууд гэж ярьж байгаа зүйл нь бол бид бүхэн бас Дархан хотынхоо төвд бурхандын хөндөй буюу IT технологийн чиглэлийн ийм одоо хөндийг бий болохоор дэд бүтцийн инженерчлэлийн ажлыг бол хийж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нийтдээ бол нэг 26 орчим га газар байгаа. Дээрх газрууд дээр энэ IT технологийн чиглэлийн одоо софт компаниуд ирэх юм бол бид нар тэн дээр бол хамтарч ажиллах замаар газар олох бололцоотой. За нөгөө талдаа хот дотроо хотынхоо үндсэн төлөвлөгөөн дотор бас хорооллууд босч байгаа. Тэгэхээр дээрх хорооллууд дотор эмнэлгийн дээр нь болохоор сургуулийн цэцэрлэгийн зориултаар одоо яг энэ хувийн хэмжээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулъя гэж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд байх юм бол бид нар тэн дээр бол газар олгох болцоо боломжууд бол бас байгаа. За цаашлаад нийтдээ хараа голын эрэг дагуу бид нарт бол 1350 га газар байгаа. Тэрний 350 га газрыг нь бол үндсэндээ мод үржүүлгийн чиглэлээр, мод тарилтын чиглэлээр бол бид нар олгох бас боломжууд байгаа. Тэгэхээр гих мэдчлэн төлөвлөгдсөн бүс болгон дээр хүлэмжийн чиглэлээр, жимсгний чиглэлээр, за дээр нь бол одоо саяных мод үржүүлгийн чиглэлээр, цаашлаад бол хоёр суурьшлийн бүс тусдаа гарч байгаа жижиг фермерийн чиглэлээр тэгээд гахаан фермерийн чиглэлж гэдэг юм уу ийм бүсүүд гаргаж байгаа болохоор дээр хэсгүүд дээр яг ашигтай бүрэн хэрэгжих бололцоотой ажлын байрыг бий болгох бололцоотой ийм төслүүд дээр бол бид нар хамтарч ажиллахад бэлэн байгаа л гэдгийг илэрхийлж байна. Дархан хотын соёл яг юу байх вэ? За манай Дархан хот бол 161 ардаа хэлж байгаа. Харьцангуй Монгол улсын хотод дотроо бол шинэ залуу хоттой тооцогддог. За 6 том улсын найрамдал харилцаан дээр болсон энэ хот анхнаасаа соёлын хот гэж бол ингэж бол нэрлэгддэг байсан.
ард иргэдэн хүртэл автобусандаа ингээ очрлож ордог гэдэг. Тэгэхээр энэ соёл ч гэсэн өнөөдөр бол одоо манай хүүхэд огчдоор дамжуулаад ингээ уламжлагдж байгаад хотын удирдлагууд бол туйлын тат байгаа. Тэгээд бид бол хогийн савнд хийждэг, хогоо ангилждаг. Ядаж одоо хороол дотроо хот дотроо нус цэрэ хайдаггүй. Тэгээд дээр нь анхдагч одоо иргэний соёлыг л төлөвшүүлэх тал дээр анхаарч байгаа. Цаашлаад одоо бидний зорж байгаа орон нутгийн удирдлагууд нэг том алхам бол өөрөө юм ихээр иргэд нь эрхээ эдэлдэг бол үүргээ хэрэгжүүлдэг байх ёстой. Энэ талын үйл ажиллагаа руу ч гэсэн системтэй шилжихэд орон нутгийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа зүтгэж байна. За танд баярлалаа. Баярлалаа. За бид Дархан уул аймгийн Дархан сумын засаг дарга буюу Дархан хотын дарга Тулгаатай ярилцлаа. Тэгээд Дархан хотын хувьд бол залуучуудын хот гэж нэрийддэг. Тэгээд нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс Дархан хотод ирж амьдрал ямар давуу тал байх вэ? Ямар одоо боломжуудыг залуу гэр бүлүүдэд олгох вэ гэдэг хүрээнд ярилцлаа.